За бүгдээрээ сайн байцгаана уу? Шинэ бичлэгээр ахин уулзж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн 7 хоногийнхоо олон ажлуудыг амжуулаад амраад тэгээд энэ 7 хоногт ахин шинэ бичлэгээр уулзж байна. Тэгэхээр энэ удаагийнхаа бичлэгийг та хэзээ одоо саяхан жоо хавдаа ер нь энэ жил одоо болсон шинэ апдейт буюу эзэн хааны гэр бүлийн бичлэгээр өгөө жоохон эргээд оръё гэж бодож байна. Яагаад гэх юм бол 2026 онд одоо эзэн хааны гэр бүлтэй холбоотой хэд хэдэн одоо шинэ хуулиуд батлагдаж гарч ирээд бас нэг жоохон өөрчлөлтүүд орж эхэлж байгаа. Тэгээд өнгөрсөн дугааруудад би эзэн хааны гэр бүлтэй холбоотой гүнжнэрийг танилцуулж байсан. За мөн хаан болон хааны гэр бүлүүдийг ер нь танилцуулж байсан шүү дээ, тий. Тэрэн дээр ер нь нэг зүйл тодорхой болсон нь эзэн хааны гэр бүлд одоо төрсэн охтууд буюу тий гүнжнэр бол ирээдүйд энгийн иргэнтэй суугаад эзэн хааны гэр бүлийнхаа статусаас одоо татгалзах шаардлагатай болдгоо. Тэгээд тэрний одоо нэг том дуйлан шууган болж исэн гэрлэлт бол одоо Мако гүнжийн гэрлэлт байсан шүү дээ, тий. Кей гоморода гэрлээд тэгээд энгийн иргэн болоод одоо Америк нэгдсэн улсад амьдарч байгаа гэд нэг тусдаа бичлэг хийж исэн. Тэгэхээр ер нь бол одоо сүүлийн 30 жилийн хугацаанд бол тий хааны гэр бүлээс гараад тий одоо өөрийнхөө хайртай хүнтэйгээ ч юм уу гэрлээд эзэн хааныхаа гэр бүлийн статусаас тасарсан одоо 5 гүнж байт юм байна л да. Тэгэхээр энэ удаагийн дугаарт би энэ 5 гүнжийн талаар ярих гэж бодож байна. Одоо ер нь бол ирээдүйд яах бол гэд илүү харж байгаа 2 гүнж эзэн хааны гэр бүлд үлдээд байгаа. За нэг нь бол мэдээж Како гүнж, нөгөөх нь болохоор Айко гүнж байгаа шүү дээ. Айко гүнж болохоор одоогийн эзэн хааны ганц охин, дээр ах дүү байхгүй ганцхан охин байгаа. Тэгээ энэ Айко гүнжийг бол ирээдүйд хаан эзэн оронд одоо хатан хаан те болох болов гэсэн бас хүмүүсийн жиг жөг шууган байгаа гэдгийг та хэд мэдчихэж байгаа л гэж бодож байна. За нэг нь бол ирээдүйн хаан болох Хисахито хунтайжийн эгч буюу энэ охин маань бас одоо 30 настай болсон гэрлэлт нь яах вэ гэдэг бас нэлээд дуйлан шуугантай явж байгаа. Тэгтэл энэ хоёр гүнжийн ирээдүй яах вэ гэсэн одоо маш их хүлээлттэй байсан бас саяхан одоо 2026 онд шинжлэгдэж байгаа энэ хуулийн хүрээнд бол эзэн хааны гэр бүлийн одоо охтууд тэг гүнж нар хэрвээ энгийн иргэнтэй гэрлэх юм бол гүнж гэсэн статусаа алдахгүй буюу эзэн хааны гэр бүлийн статусаасаа одоо татгалзах шаардлагагүй болж байгаа гэж ойлгож болно. Харин тэр гүнжтэй суусан одоо энгийн иргэн болон тэр гүнжээс одоо төрсэн хүүхэд бол харин эзэн хааны гэр бүлд бол орохгүй гэдэг ийм шинэ хууль одоо батлагдж байгаа мэлээ. Тэгэхээр ирээдүйд бол манай Айко гүнж болон Како гүнж бол ер нь эзэн хааны гэр бүлийн гишүүн хിവэрэ байх нэ гэдэг одоо ийм шинэ мэдээтэй байгаа. Тэгэхээр энэ хуулинд одоо оролцож чадалгүйгээр эзэн хааны гэр бүлийн статусаас татгалцсан одоо 5 гүнж байгаа. Энэ 5 гүнжээс одоо нэгийг нь бол би бүр маш дэлгэрэнгүй ярьсан учраас Мако гүнжийг бол энд орхиод харин та хэдийн мэддэггүй 3 гүнж 4 гүнж байна уу? 3 гүнжийн талаар мэдээлж байгаа илүү дэлгэрэнгүй байсан учраас энэ 3-ын талаар энэ удаагийнхаа дугаарт ярих гэж бодож байна. За тэгээд эхнийх нь ярих гүнж бол одоо Саяко гүнж байгаа. Саяко гүнж бол одоогийн эзэн хаан Нарухитогийн дүү байхгүй юу? Өмнөх эзэн хааны одоо ганц охин байсан гэсэн үг. Хамгийн бага хүүхэд нь тэг ганц охин байсан. Тэгээ энэ Саяко гүнж бол энгийн иргэнтэй гэрлээд одоо эзэн хааны гэр бүлийн статусаас татгалзаад одоо бол жирийн хүний амьдралаар амьдраад олон жил болж байгаа. Хэрвээ та хэд санаж байгаа байх юм бол нөгөө Айко гүнж те нас бид хүрэх ёслолынхаа үеэр гүнж болгон өөрийн гэсэн тиара буюу одоо шин титмийг хийлгэж авах хэрэгтэй байдаг. Тэр титмээ зүгээд нас бид хүрэх ёслолдоо оролцдог. Дээрээс нь хэрвээ одоо гүнж нас бид хүрээд гэрлээд эзэн хааны гэр бүлийн статусаас татгалзах юм бол тэр титмээ бас имж болгоод аваад явдаг байхгүй юу. Тэр нь одоо маш үнэтэй тийм титэн байдаг. Харин Айко гүнжийн хувьд болохоор нас бид хүрэх ёслол нь ковидын үеэр таарсан. Тэгээ дээрэс нь Японы эдийн засаг бас одоо хүндрэлтэй байгаа гэдгийг харж үзээд өөрийнхөө эгч одоо Саяко аавгаа эгч Саякогийнхоо титмийг зүүж одоо энэхүү яслалд оролцсон гэдэг талаарх мэдээллийг бас өмнө хүргэжсэн. Тэгэхээр энэ Саяко гүнжийн талаар ярих гэж байгаа гэсэн үг ээ. За Саяко гүнжийн талаарх мэдээллийг хүргэхээс өмнө та эцтэй энэ бичлэгтээ хамтран ажиллаж байгаа байгууллагынхаа талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр энэ бол одоо Vivant 2 гэдэг Vivant-ийн 2 дугаар бүлгийн талаарх яриа байгаа. Vivant-ийн одоо эхний бүлэг гарч эхлэхэд ер нь та хэдэд ямархуу мэдрэгжсэн бэ? Японд амьдарч байгаа монголчуудад одоо жишээ нь манай хүүг одоо цэцэрлэгт сурж байгаа үед Vivant-ыг дөнгөж гарч эхэлжсэн байхгүй. Тэгэнгუთ манай одоо цэцэрлэгийн те ээж нар ингээд надтай болсон гата Vivant-ыг үзсэн, Чингисийг үзсэн гэдэг ч юм уу те тиймэрхүү яриа өрнжсэнийг би ингээ маш их санаж байгаа. Дээрээс нь сая Vivant 2 дугаар бүлэг эхлэнгүүт миний ажилдаг дэлгүүр дээр ингээ хүмүүс Vivant-ийн одоо мерч бүтээгдэхүүнүүдийг авах гээд хурж ирдэг байхгүй.
Тэгэл мэдээж одоо үйлчлүүлэгчтэй хамаагүй ярилцаж болохгүй. Гэхдээ ингээд зарим одоо үйлчлүүлэгч өөрсдөө ингээ яриа өдөөд ч юм уу те жижиг яриа үүсгэх юм бол тийм боломж олдох юм бол би ч гэсэн Вивантыг үздэг. Нэр санаас би бас монгол хүн штэ энэ төр гэдэг. Тийм үү энэ төр гэдэг. Тэгж одоо монгол хүний талаарх одоо сэтгэл нь ингээ шал өөр одоо Вивантын үзэгчдэд бол байд юм байна гэдгийг би бас мэдэж авсан. Тэгээд зөвхөн одоо энэ гэлтгүүгээр те одоо сошиал байдаг ч юм уу. За эсвэл өглөөний сонингууд дээр ч гэсэндээ Вивантын талаар болоо одоо яг идэвхжүүлэлтийн үеийн явж байгаа. Тэгээд Вивантын талаар одоо зарим нэг сэтгэлүүдийг та эдтэй хуваалцъя гэж бодож байна. Сошиалч ч гэсэндээ одоо хүмүүс Вивантыг үзээд Монгол руу явж үзэх сонирхолтой болсон гэх мэт сэтгэлүүд ер нь маш их байдаг. Яагаад гэх юм бол Вивантын продюсер өөрөө одоо энэ сурталчилгаагаа хийхдээ ингээд дэлхийн ертөнцийг те хүмүүс ер нь Японд ч юм уу бусад орны хүмүүс ч юм уу хүний нийгэмтэй хүний орчлон гэж ярьдаг бол Монголд болохоор хүн амьтан одоо ингээд зэрэг оршдог. Тэгээ Монголын амьтадтай нэг тийм хүний эзэмшил тэжээвэр амтан гэхээс илүүтэй тэнд ингээ бие даагаад оршиж идэг болохоор хүмүүс өөрсдөө одоо тэнд очих юм бол нэг тийм амтны одоо тийм ертөнц амтны нийгэмд ингээд хүн очисон юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг. Тэгээ дээрэс нь одоо тэр кинон дээр ч гэсэндээ хүн байгалийн харилцааг бас гоёор харуулдаг учраас Монгол руу явж үзэх хүсэлтэй болсон гэсэн хүмүүсийн сэтгэлүүд бол маш их байсан. Дээрэс нь одоо жүжигчтэн ч гэсэн монголоор ярьдаг ч гэдэг. Тэнгуут эндхийн одоо монгол хэл сонирхож суралцдаг Япон хүмүүс одоо тэрийг сонсоод янз янзын шүүмжилж байгаа байхгүй. За жишээлх юм бол Никайда Фуми бол ер нь маш сайн цэвэр дуудлагатай ярьж байна. Тэнгуут Аби болохоор яг монголоор ярьж байгаа гэдэг ингээ сонсоход ингээ ойлгоход хэцүү байсан. Гэхдээ ер нь хичээжсэн гэдэг ч юм уу те. Тэнгуутаа нэг үзэгч жишээлх юм бол монгол хэл Японы айлуудын одоо зурагтаар яг юм гол цагаар ингээд иймэрхүү байдлаар гарах өдөр ирнэ гэж ерөөсө бодсонгүй. Иймэрхүү сэтгэлдлүүд ер нь нэлээд байсан. За дээрэс нь мэдээж одоо Вивантад тоосон манай монголын жүжигчдийн дээр жүжиглэх ур чадвар гэдэг бол маш их одоо цаашаасан. Тэгээ ялангуяа бол одоо Чингис буюу Барса жүжигчний талаар бол бүр маш сайхан сэтгэлдлүүдтэй байдаг. Угаасаа Барса жүжигчин ч гэсэн өөрөө одоо бие авч явж байгаа байдал, хүмүүстэй харилцаж байгаа байдал нь ч гэсэндээ тийм гоё хүндлэмээр хөдөлмөрч тийм жүжигчин шүү дээ, тий. Тэгээ Барсагийн талаар жишээлх юм бол телевизийн нэвтрүүлгүүд дээр жүжиглэлтийг нь дөөрөж мөрөж байгаа ч юм уу, тий. Тиймэрхүү сценүүд одоо байсан. Энийг жишээлх юм бол та эцэд харуулъя л да. За энэ мэтэр те ерөнхийдөө одоо Вивантын үзэгчд бол яг Монголын талаар бол бүр үнэхээр за дийлэн хувь нь бол маш сайхан сэтгэлтэйгээр хүлээж авдаг. Тэгээд та хэд маань хэрвээ Вивант киноныхаа тэгээ 2 дугаар бүлгийн шинэ ангиудыг ингээд 7 хоногт тумд тэгээ энэхтээ баг ойролцоогоор тэ нэг 2 хоногийн зайтай байна уу да. Тэгж Лүг ТV-д ороод явж байгаа учраас хэрвээ та хэд маань үзхийг хүсэх юм бол Лүг ТV-гээр одоо албан ёсны эрхтэйгээр дээрэс нь Монголд оруулахтайгаар хүлээн авч үзээрэй. За ингээд хэдүүлээ бичлэгээр үгээ эргэн орцгоё. За Саяко гүнж болохоор 1969 оны 4-р сарын 18-нд төрсөн. За хүүхэд байх үеийн цол буюу одоо гүнжийнхэн цол нь Нориnomiya гэсэн нэртэй байсан. 2005 оны 11 сарын 15-нд Kuroda Yoshikite гэрэлсэн. Гэрэлснийхаа дараа нэр нь бол Sayako Kuroda болсон. За энэ хоёрын харилцаа одоо хэрхэн эхэлсэн бэ гэх юм бол түүний ах Акишино ханхүү одоо тэр хоёрыг анх танилцуулж исэн гэдэг. Тэгээ энэ талаар нь Акишино ханхүү болон одоо Кико гүнж нар өөрсдийнхөө одоо нэг хэвлэлийн багварлын үеэр бас дурдсан байдаг. Энэ хэвлэлийн багварлыг 2005 онд Акишино ханхүүгийн төрсөн өдрөөр хийж яхад нь одоо сурвалжлагч ингэж асуусан байдаг. Эрхэмдээцээ би одоо энэ асуултыг та хоёрт тавихыг хүсэж байна. Саяко гүнжтэй эрхэмдээц ханхүү Акишиногийн удаан хугацааны одоо найз болох ноён Kurodaтай гэрэлсэн. Эрхэмдээц та одоо хосуудын хооронд зуучлагч болсон гэж байсан. Энэ хоёрын одоо энэ хосын харилцааны талаар мартагдшгүй үйл явдал танд байдаг уу гэж асуухад Акишино ханхүү болохоор хоёр хос гэрэлснээс яг нэг 7 хоногийн хугацаа өнгөрсөн байна. За би одоо тэр хоёрын хормын үеэр мэдээд гозаймас тэгээ баяр хүргэе бие биенээ сайн халамжлаарай гэж захиж хэлсэн. За сонирхолтой үйл явдлуудын талаар гэх юм бол үнийг хэлэхэд бид тэднийг одоо анх удаа уулзах боломжийг нь олгосон нь үнэн. За дараа нь бол уулзах одоо боломжуудыг нь бас гаргаж өгч байсан нь үнэн. Гэхдээ эхнэр бид хоёр бол тэдэнд тэр уулзах боломжийг нь олгосноос өөр ямар ч зүйл одоо хийж оролтоогүй. Тийм ч учраас одоо тэр хоёрын талаарх одоо яг тийм онцгой зүйлийг яг одоо ингээд бодъё гэхээр санагдахгүй байна гэж байгаа. За тэгэнгუთ нь одоо Кико гүнж би бол одоо яг тэр хоёрыг анх болцож эхэлж исэн тэр үйл явдлыг л одоо санаж байна. За дээдсийн хэлсэнчлэн тэд манай гэрт бас хэд одоо уулзаж болцох боломжтой байсан. За тэгээд би одоо энэ гэр бүлд анх
орж ирээд маш олон одоо мэдгүй зүйлтэй тулгараад надад юм хэцүү байж ах үед Саяко гүнж хурж ирж одоо надтай юм ярьж намайг маш их ингэж тайвшруулдаг байсан. Тэгээ октод маань ч гэсэндээ Саяко гүнж ихчтэй одоо маш их хайртай байсан. Бөгөөд одоо том ихч гэж одоо дуудаж маш их хүндэлдэг байсан. Тэгээд ийм сайхан хайртай уучраад ингээд гэрэлж байгаад нь маш их баяртай байна гэж одоо энэ хэвлэлийн бахварлын үеэр ярьсан байдаг. За Саяко гүнж бол одоо 1969 онд төрөөд за тэгээд аав ээж нь бол ерөөсөө аль болох энгийн хүний ёсоор ард түмэнтэйгээ ойрхон өсөхийг хичээдэг байсан. Саяко гүнж бол одоо багаасаа маш даруй төлөв, ном эрдэмт дуртай, амьтанд маш их хайртай тийм хүн байсан. За Гакушуны их сургуулийг хэл зохиол, уран зохиолын чиглэлээр төгссөн. За мөн Японы шувуу судлалын хүрээлэнд судлаачаар ажиллаж байсан. За Саяко гүнж шувуу судлал, байгаль хамгааллын чиглэлээр чамгүй амжилт гаргаж эрдэм шинжилгээний илтгэлүүд хүртэл бичиж байсан нь түүнийг академик орчинд хэр зэрэг чадварлаг нээлттэй хүн болохыг нь харуулж исэн гэж тэгж байна. За анх одоо ахыхаа танилцуулж өгсөн Yoshiko Kurodотой одоо танилцаад уг нь бол эхлээд одоо гэр бүлийн найзууд гэсэн хүрээлэлтэй явж исэн байлээ. Тэгээд ах нь бол энэ хүнтэй маш удаан хугацаанд найзалсан тийм найз юм байлээ. Энэ хүн нь болохоор Токио хотын захиргааны хот төлөвлөлтийн эхлэлтэст ажилладаг тийм нэг энгийн нэг одоо албан хаагч байсан. За эхлээд бол албан ёсны харилцаа биш байсан ч гэсэн удаан хугацаанд бие биетэйгээ найзууд явж агаад бие бинийгээ хүндэтгэж үзэл бодол сонирхлоороо нэгдээд илүү дотн найзууд болсон гэж байгаа юм. За тэгээд Саяко гүнж ордны хатуудыг жаяг хэв маягаас ангид хөдөлмөрч төлөв даруй зантай байсан учраас Yoshiki татагцсан. Харин Yoshiki-гийн энгийн амьдралын хэв маяг амьдралаа хэрхэн авч явж байгаа тэр төвшин сайхан зан чанар нь гүнжийн сэтгэлийг татсан хэмээн өөрсдөө ярьсан байт юм байна. За ингээд 2004 оны 11 сард албан ёсоор сүү тавьж байгаагаа зарласан. Ингээд Япон бол мэдээж одоо нөгөө ганц хөрхөн гүнж нь одоо гэрлэж байгаа гэдэг мэдээнд бол маш их гайхаж хүлээж авсан. Гэхдээ одоо ийм энгийн хотын захиргааны албан хаагчтай гэрлэж байгаа гэдэг мэдээллийг нь сонсоод одоо сонголтыг нь маш их хүндэтгэж маш их халуунаар хүлээж авч хормыг нь одоо дэмжсэн. Ингээд 1 жилийн дараа буюу 2005 оны 11 сарын 15-нд Токио хотын том зочид буудалд одоо тэдний хормын ёслол болсон. За хормын ёслол болохын өмнө бол одоо гүнжнэр нэг том ёслол гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Энэ нь болохоор одоо өөрийн эзэн хааны гэр бүлийнхэнд гүнзэтгэл үзүүлээд за тэгээд өөрийнхөө цолоос татгалзах тэр ёслолыг хийгээд тэгээд тэрнийхээ дараа хурмаа хийн. Ангийн хурмаа хийсний дараагаар албан ёсоор одоо энгийн иргэн болдог тийм учиртай юм байлээ. За тэгээ хуулийн дагуу ордноос одоо явж байгаа гүнжнэрт төрөөс нэг удаагийн тэтгэмж гэх юм уу тэтгэлэг олгодог. Тэгээ Саяко энэ мөнгөө аваад өөрийнхөө шинэ амьдралд хэрэгтэй зүйлс болон орон сууц худалдан авахд зарцуулсан байт юм билээ. Тэгээд мэдээж одоо Токио хотын захиргааны тэгээ төрийн албан хаагч гэдэг чинь тийм чих бас хөрөн мөнгөтэй хүн биш учраас тэр хоёроо ирээдүйд амьдрах одоо байрыг худалдаж авах ихэнх мөнгийг нь одоо Саяко гүнж өөрийнхөө инженээс гаргасан гэд тэгдэм байлээ. За тэгээд энгийн амьдрал гэхэд их юм бол одоо суусныхаа дараанаас ахвал папараццуудад нэлээд өртөж эхэлнэ. Ингээд явхад их хвчлэн бол супермаркетаар үйлчлүүлж байгаа, хоол хүнсээ цуглуулж байгаа, жолооны үнэмлэх аваад өөрөө машин барьж эхэлж байгаа зэрэг тийм жирийн Япон эмэгтэй амьдралаар амьдарч эхэлж байгаа. Тэр одоо түүхүүд нь сонин сэтгэлүүдэд маш их гарсан байсан. Тэгээд энэ хоёр одоо бол Токио хотод энгийн нэг тийм одоо орон сууцнд амьдарч юм байлээ. За тэгээд одоо Саяко гүнж бол хэдийгээр энгийн иргэн болсон ч гэсэндээ одоо бол Ise Grand гэсэн сүм байгаа. Энд бол тахилч эмэгтэй үүргийг одоогоороо гүйцэтгэдэг. Энэ нь Японы Шинто шашны хамгийн хүндтэй үүргүүдийн нэг бөгөөд одоо өмнө нь одоо хааны гэр бүл байхдаа хийдэг байсан энэ үүргийг хааны гэр бүл болон сүм хоорондын холбоог хадгалахад чухал үүрэгтэй энэ ажлаа бол одоо жил болгон хийдэг хിവэрэ байгаа юм байлээ. За ингээд Саяко гүнжийн талаарх мэдээлэл энэ байна. За энэний дараагийн ярих хүн болохоор Норико гүнж гэд байгаа. Норико гүнж бол одоо ер нь та хэд харж ирсэн айгу баг болоо гэж бодож чинь яг эзэн хаан болон чагсаалтын 2 дугаарт бичигдэж байгаа 3 дугаарт бичигдэж байгаа одоо гэр бүлүүдийг илүүтэй ярьдаг болохоос ш одоо яг Норико гүнжийн гэр бүлийн трend талаар бол төдийлөн одоо сайн яриад байдаггүй учраас мэдгүй болоо гэж бодож байна. За тэгэхээр хэдүүлээ одоо энэ эзэн хааны гэр бүлийн гишүүн мөртлөө одоо төдийлөн яригадаад байдаггүй одоо гэр бүлийн сэдв рүү орох гэж байна гэж ойлгож олно гэсэн. За Норико гүнжийн эцэг Такамадогийн ван Норихто нь эзэн хаан асан Акихитогийн үеэлдв гэж байгаа байхгүй юу? Акихитогийн үеэл гэхээр Акихито хаан ч юм болохоор одоогийн эзэн хаан Нарухитогийн аав шүү дээ. Тэгэхээр аавынх нь үеэлийн охин гэсэн үг.
Тэгээд мэдээж эдгээр чинь Эзэн хааны гэр бүл учраас одоогоор Эзэн хааны ордонд амьдардаг. Тэгээд Норико гүнж бол одоо энд амьдарч байгаа. Тэгээд энгийн иргэн болоо гарсан гэж хэлж болох нь шүү дээ. Тэгэхээр энэ Норико гүнж бол 1988 оны 7 дугаар сарын 22-нд Токио хотноо Такамодогийн ван Норихито болон Такамодогийн гэргий Хүшико нарын 2 дахь охин болон мэндэлсэн. За харамсалтай нь Норико гүнжиг ердөө 14 настай байхад нь буюу 2002 онд аав нь одоо гинтийн байдлаар таалал төгсөж тэдний гэр бүлийнхэнд одоо томоохон цохилт болсон. За тэрээр ээж болон эгч Цүгүко гүнж, за мөн Аяко гүнж нарын хамтаар хааны гэр бүлийн хүмүүжлтэйгээр өсөж торинсон. За мөн одоо хааны гэр бүлийн хүүхдүүдийн суралцдаг Гакшүний их сургуулийн утга зохиол сэтгэл судлалын ангид суралцаж төгссөн. За тэгээ Норико гүнж бол хүүхэд байхасаа маш тайван, дуугай, ном эрдэн болон байгаль орчинд хайртай ийм хүүхэд байсан. За ингээд маш хөөрхөн үзэсгэлэнтэй гүнж гэдгээрээ бас алдартай. Үзэсгэлэнтэй гүнж гэсэнснээр одоо нөгөө Норико гүнжийг чи үзэсгэлэнтэй гүнж гэж байгаа. Өмнөх одоо хин биш те. Саяко гүнжийг болохоор одоо хамгийн царай муутай гүнж гэж хэлдэг байсан. За Норико гүнж болохоор хинтээ суусан бэ гэх юм бол энэ хүн бол бас зүгээр энгийн иргэнэлтэй. Тэгэхдээ бас тийм нэг онцгой хүнтэй суусан. Тэр хүн бол Кунимаро Сэнгэ гэд хүн байгаа. 2007 оны 4-р сард Норико гүнж ээжийнхээ хамтаар Японы хамгийн ариун дагшин газруудын нэг болох Исе их сүмд одоо мөргөл хийхээр очих үеэрээ өөрийн ирээдүйн нөхөр Кунимаро Сэнгэ гэдэг одоо залуутай хамгийн анх танилцсан байгаа. Энэ залуу нь ямар учиртай залуу байсан бэ гэх юм бол хамгийн одоо Японы эртний нэр хүндтэй Шинто шашны сүмүүдийн нэг болох энэ Исе их сүмийн тэргүүн тахилч Такахиро Сэнгэгийн ууган хүү гэж байгаа байхгүй юу. За эдний гэр бүл болохоор маш олон зууны турш энэ сүмийг удирдах ирсэн түүхтэй одоо Японы шашин соёлын хүрээнд маш өндөр байр суурьтай ийм одоо гэр бүл байсан гэж байгаа. Энэ гэр бүлийн ууган хүүтэй нь одоо ирээдүйд суух болж байгаамаа. За энэ хоёр одоо анх уулзаж эхлээд тэгээ бие биетэйгээ дотносож байгаль орчин түүх, хэл, соёл, шашин, уламжлалын талаарх одоо үзэл бодол нь нэлээд нийлжсэн. Тэгээ бие биетэйгээ одоо маш олон жилийн турш одоо танилуд явж янз янзын яриануудыг өрнүүлж ингэж явж байгаад бас суусан байдаг. За ордны хатуу дэг жаяг болон эртний шашны уламжлалт бас дэг жаяг энэ хоёр донд өссөн хоёр хүний хувьд одоо бие биенийхээ амьдралын тэр хэв маягийг гүнээ хүндэтгэж улмаар хайр сэтгэлийн холбоо болсон гэж одоо тайлбарлагдсан юм бэлээ. За ингээд 2014 оны 10 дугаар сарын 5-нд Шимане мужийн Изумо хотод байрлах Изумо Исте сүмд уламжлалт Шинто шашны заншлаар хурмын ёслол нь болсон. За энэ нь орчин үеийн Японы хааны гэр бүлийн түүхэнд ордны гадаа тэр тусмаа эртний ариун сүмд болсон хамгийн анхаарал татсан хурмуудын нэг байсан. За ингээд мэдээж нөгөө өмнө ярьсан хийх ёстой зүйлсийн дагуу хурмын ёслолын өмнө нь бол мэдээж гүнж өөрийн эзэн хааны одоо гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлээд тэгээд одоо өөрийнхөө статусаасаа татгалзаад тэгээд дараа нь хурмын ёслол болоод хурмын ёслолын дараагаар одоо жинхнээс нөхрийнхөө нэрийг өөрийнхөө нэртэй нийлүүлээд жинхнээсээ энгийн иргэн болж байгаамаа. Ингээд түүний нэр бол Норико Сэнгэ болсон. За хуулийн дагуу түүнд төрөөс 106.9 сая йенийн нэг удаагийн тэтгэмж инж олгож байгаа юм аа. За ингээд энэ хоёрын түүхийг ерөнхийдөө харах юм бол 2007 онд анх хуулзаад тэгээд 7 жилийн турш харилцаа нь үргэлжилсэн. Ингээд 2014 онд тэд гэрлээд 25 настай одоо гэрээс энийг нэрээ хэлхээ марцсан байна штэ. Норико гүнж ч болохоор гэрлэх үедээ 25 настай байсан байхгүй. Нөхөр нь болохоор гэрлэх үедээ 25 биш 40 настай байсан гэж байгаа. Тэгэхээр энэ хоёрын бас тэгээд насны ялгаа нэлээд зөрүүтэй байсан ч гэсэндээ ерөнхийдөө бол ард иргэд бол энэ хоёрын гарч ирж байгаа хоёр гэр бүлийн нэгдэл гэх юм одоо шижир алтмит тийм шин гэр бүлийг үүсгэж байгаа гэдгээр нь маш их хүндэтгэж одоо тэрэнд нь одоо дуртай байсан гэж хэлж болно. 15 насны зөрүүтэй байна гэдэг чинь бас л их хөө шүү За тэгээд Норико гүнж Кунимаро Сэнгэ нарын одоо болсон хурмын зургнууд энд байна. Норико уламжлалт Шинто одоо хурмын хувцас өмссөн байна. За энэ хувцсан гэхдээ өөрөө нэг түүхтэй байсан гинэ. Энэ нь болохоор эзэн хааны одоо ордны агентлын мэдээснээр Норикогийн энэ хувцас нь түүний эмээ Микаса гүнжид 70 жилийн
өмнө эзэн хаан Таишогийн хатан Тэймэгээс сүү тавих үеэр нь бэлгэлсэн хувцас байсан. Тэгэхээр 70 жилийн өмнөх энэ хувцсыг одоо хадгалж байгаад хурмынхаа үеэр өмсөж байгаа. Тэгэхээр энэ бол эзэн хааны гэр бүлийн 3 үеийн дурсамжийг хадгалсан ийм хувцас гэдгээрээ онцлогтой байх нэ. За ингээд хэдүүлээ 3 дахь гүнжийнхаа талаар ярив. Энэ 3 дахь гүнж болохоор Аяко гүнж гэж байгаа. Аяко гүнж болохоор саяын энэ өмнө ярьсан Норико гүнж шүү дээ. Энэ Норико гүнжийн дүү нөхгүй юу? Норико гүнж гэж байгаа. Аяко гүнж байгаа. Энэ хоёрын одоо хамгийн дээр нь ахаад нэг гүнж байгаа л да. Энэ гүнж нь болохоор одоогоор эзэн хааны ордонд амьдардаг Цүгүго гүнж гээд бараг 40 орчим настай нүү хүнтэй суугаагүй. Тэгээд эзэн хааны гэр бүлийн гишүүний хийх ёстой одоо үүрэгт ажлуудаа хийгээд ингээд одоогоор эзэн хааны ордонд амьдарч байгаа ийм гүнж байдаг. За Аяко Мориya 1990 оны 9-р сарын 10-нд төрсөн. За түүний эцэг нь Такамото хаан хүү Норихито, их нь Хисако гүнжээ. За өөрөөр хэлэх юм бол Аяко бол одоо одоогийн эзэн хаан Нарухитогийн үеэлдүү гэж явна. За түүний эцэг Такамото хаан хүү 2002 онд гинэт нас барсан учраас Аяко бага наснасаа аавгүй өссөн гэж хэлж болно. Гэсэн хэдий ч одоо Хисако гүнж 3 охиноо өөрийнхөө хажууд өсгөж тэднийг хааны гэр бүлийн үүргээ биелүүлэхэд нь дэмжиж ирсэн. За Аяко гүнж болохоор Канадын Отава хотын их сургуульд суралцаж дараа нь Японд магистрийн зэрэгээ хамгаалсан. Аяко гүнж болохоор Канадын түүх, соёл болон хүүхэд залуучуудын боловсролын асуудлыг маш их сонирхон судалдаг. Игч Норико гүнжийн адил хааны гэр бүлийн албан үүргийг баг багаар гүйцэтгэж эхэлжсэн. За тэгвэл эзэн хааны гэр бүлийн амьдралаараа амьдраад явж исэн чинь ээж нь нэг өдөр нэг залуу танилцуулснаар одоо амьдрал нь өөрчлөгдөж эхэлнэ. За түүний танилцсан залуугийн нэрийг бол Кей Мориya гэж хэлдэг байсан. Кей Мориya бол Японы энгийн нэг иргэн 1986 онд төрсэн бөгөөд Keio University буюу Keio их сургуульд одоо суралцаж төгссөн. Дараа нь Японы далайн тээврийн томоохон компани болох Nippon Yusen Kaisha-д ажиллаж эхэлсэн байдаг. За ээж нь бол одоо энэ Кей Морияг одоо хэрхэн таньдаг байсан бэ гэх юм бол Кей Мориягийн ээж Масако Мориятэй одоо танилуд байсан гэж болж болно. Тэгээ энэ хоёр ээж нь болохоор хоорондоо Африк дахь хүүхдүүдэд туслах Table for Two зэрэг олон улсын сайн дурын үйл ажиллагаанд оролцдог. Тэгээд хоёулаа ийм сайн дурын үйл ажиллагаагаар одоо бие биенээ таньдаг ийм хоёр хүн байсан. Тэгээ энэ хоёр ээж одоо хоорондоо юм ярилцж байгаад одоо хүүхдүүдийнхаа талаар ярилцсанаа. Ингээд ер нь танаагүй манай охинтой ер нь танилцуул ямар вэ гэд. Тэгэж одоо анх тэр хоёрыг танилцуулах тэр сэтэл хоёр ээжт нь төрөөд тэгээд нөгөө хоёр маань хоорондоо танилцж исэн байгаа юм. 2017 оны ихээр хоорондоо танилцсан. За тэгээд Аяко гүнж болохоор анхны уулзалтынхаа талаар эргэн дурсахтаа хоёр ээжүүд одоо бид хоёрыг ингээд уулзуулж исэн. Анх бол ерөөсөө юм жоохон дургу маягтай уулзаж байсан бол Кейтэй анх уулзаад үзсэн чинь үнэхээр сайхан сэтгэлтэй, хөвгөлтэй тийм хүн байсан учраас бид хоёрын харилцаа бол маш хурдан бие биендээ дасаж, дотносож эхэлсэн гэж ярьсан байдаг. За тэр хоёр бол одоо өмнө ярьсан Норико гүнжтэй Кунимаро гэдэг нөгөө Пристийн сүмийн одоо лам гэж хэлэх юм тахилчтай тэр хоёр 7 жил харилцаагаа явуулж иж суух шийдвэрээ гаргаж байгаа шүү дээ. Нөгөө хоёр болохоор те Кей Аяко хоёр болохоор танилцсанаас хойшоо 1 жилийн дараа сүү тавих ёслоо хийсэн байдаг. Ингээ 2017 танилцаад 2018 оны 7 дугаар сарын 2-нд сүү тавьсан тухайга эзэн хааны гэр бүлийн агентлагаар дамжуулан аль бие усаар зарласан байдаг. За сүү тавих үед Аяко 27 настай, Кей 31 настай байсан. Сүү тавих хэвлийн багварлын үеэр Аяко гүнж болохоор би энэ хүний дэргэд байхдаа өөрийнхөөрөө байж чаддгаа гэж хэлсэн байдаг. Харин Кей өөрийг нь ойлгож дэмжиж чаддаг хүн гэж Аяко гүнжийг тодорхойлсон байдаг. Дээрээс нь маш сайхан инээмсэгэлдэг хүн гэж Аяко гүнжийг одоо ирээдүйн нөхөр нь тодорхойлсон байт юм билээ. Одоо тэр хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид юм асуухаар хариулж байгаа шүү дээ. Тэрэн дээрээ тэгж тодорхойлсон байдаг. За ингээд энэ хоёр маань мэдээж гэрлэх болсон 2018 оны 10 дугаар сарын 26-нд Аяко гүнж одоо хааны гэр бүлийн гишүүний хувьд одоо сүүлчийн ёслолоо хийж одоо эзэн хааны гэр бүлийн гишүүдийнхаа өмнө хүндэтгэл үзүүлээд тэгээ дараа нь одоо хормынхаа ёслол руу явж байгаамаа. 10 дугаар сарын 26-нд энэ ёслоо хийгээд 3 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 29-нд одоо Мэйжи Жингү буюу Мэйжигийн одоо сүмд тэдний хормын ёслол болсон. Хормын ёслол одоо Шинто уламжлалын дагуу болсон. За тэгээ Шинтогийн уламжлалын дагуу болж байгаа учраас мэдээж уламжлалт хувцсны хэв маягийг хадгалсан энэ хувцсыг
өмссөн. За энэ хувцас бол одоо яг нэг иймэрхүү харагддаг. Игч Норикон ч гэсэндээ одоо яг энэтэй адилхан хэв загвартай ийм хувцсыг өмсөж оролцоод за тэгээд дараа нь энэ хувцаа солиод энгийн ийм хувцсыг өмсөж гарч ирдэг байгаа. За ингээд бусад гүнжнэрийн адилаар хормын ёслол боллоо гэр бүлийн мод гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд зургнууд нь байж байдаг. Тэнгуут тэр зургийн тэр өдөр нь ингээд аваа хийдэг заа. Тэнгуутаа энд одоо тустай байж байгаа хааны гэр бүлийн статусаасаа татгалцсан гүнжнэр гэдээ одоо нэрсэн ингээд байж байгаа. Гэхдээ энэ бол одоо татгалзах гэхээсээ илүүтэй тэгээ суувал угаасаа одоо татгалзах ёстой гэдэг тэр цаанаасаа одоо хууль нь байдаг учраас тэ татгалзах гэхээсээ илүүтэй хааны гэр бүлийн статусаас одоо хасагдсан гэдэг тиймэрхүү утгатай гэж бас тайлбарж болох юм аа. За ингээ 2018 онд энэ хоёр гэрлээд 2019 онд хүүхэдтэй болсон байдаг. Тэгээд Аяко гүнжийн бас нэг одоо хормын яслал дээр нь хүмүүсийн анхаарлыг татчихсан зүйл нь гэх юм бол би одоо яг энэ бичлэгийг нь нэлээд үзчихсэн юм да. Хормынхаа одоо цайрлахын үе ярих юм уу те бүгдээрээ суугаад хоол мол эздэг тэрэн дээр нэг ийм палаж өмсөж ирсэн байдаг. Тэгээд эхлээд хүмүүс энэ одоо ямар сонирн палаж өмсч вэ? Жохон сонирн байна да гэд нэг жоох голонгоо тийм байжсэн. Тэгж байгаа дараа нөгөө энэ палажных нь утга учирыг нь ойлгож ирээд Аяко гүнжийг маш их хайрлсан. Ягаад гэх юм бол одоо энэ палажийг нь хоёр ээж нь Африкт одоо амьдардаг хүүхдүүдэд туслах тийм фандд ажилладаг гэдэг жисэн. Тэгээд тэнд амьдардаг хүмүүсийн хийсэн палаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр палажийг нь худалдаж аавна гэдг нь өөрөө маш том одоо тэнд байгаа ядуу буурай оронд оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэдэг утгаараа тийм хайрлан одоо палажийг өмссөн даашинцыг өмсөж ирсэн байна гэж одоо буцаж эхлээ жоохон дургүй байж байгаа дараа нь одоо сайшаагдах тэр сэдв нь болж исэн байт юм бэлээ. За ингээд ерөнхийдөө өнөөдөртөө та эцтэй энэ 3 гүнжийн түүхийн талаар яриа гэж бодож байна. Энэ дээр нэмэгдээд манай нөгөө Мако гүнж байгаа шүү дээ. Бүр дуйлантай кейк өмрөдөө гэрлээд дуйлантаас асан тэр гүнж байгаа. Тэгэхээр тэрийг бол ярихгүй. Харин би энэ та эцтэй энэ юг үзүүлэх гээд байна. Royal статусаасаа татгалзаж гэрэлсэн гүнжнэрийн нэр гэдэг энд байж байгаа байхгүй юу? Би эндээс одоо сүүлийн 30 жилийг нь та хэдэд төвөрлөд үзүүлсэн. Энэ дээр болохоор 1952 оны 10 сарын 10-нд гэрлээд гарсан Ацуко гэд гүнжийн талаар байна. За мөн дээрэс нь хамгийн сүүлд нь Кей Комурогийн эхнэр Макогийн талаар 1 2 3 4 5 6 7 8 гүнжийн талаар энд ингээ байна. Эндээс би өнөөдөр та эцтэй 3-ыг нь за өмнө нь бол 1-ийг нь яриад өгсөн байгаа. За иймэрхүү юмнууд байна. Сүүлийн 30 жилийг нь л та эцэд ярьж өгсөн гэсэн үг шүү. За ийм байна да. Тэгээд хэдүүлээ энэ удаагийн бичлэгийг энэ түрээд өндөрлцгөөе. Дараагийн бичлэгээрээ эргэн уулзтлаа. Түр баяртай.